Өнөөдөр цагдаагийн ерөнхий газраас энэ сарын 11-нд Баянгол зочид буудалд байрлах баялагын хувь төмөн хишигтэн компаниудад хийсэн санхүүгийн шалгалттай холбоотойгоор мэдээлэл хийлээ. Мэдээлэл ихэд эрүүгийн цагдаагийн газрын эдийн засгийн гэмтрэхтэй тэмцэх хэлтсийн мөрдөн байцаагч цагдаагийн хурандаа оргил шалгалтын ажиллагааны дүнд эдгээр аж ахуйн нэгжийн захирал Нягтлан бодогчийн нэрээр их үүсвэрийн тодорхойгүй 10 гаруй тэрбум төгрөгийн гүйлгээ хийсэн нь тогтоогдсон хэмээн мэдээллээ. За эдгээр аж ахуйн нэгжүүдийн захирал Нягтлан бодогч болон бусад иргэдийн нэрээр их үүсвэрийн тодорхойгүй 10 гаруй тэрбум төгрөгийн гүйлгээ хийгдсэн байдаг. За энэ мөн бол дээр дурдсан төслүүдэд улсын их хурлын гишүүнүүд туслахаар ажиллаж байсан иргэд одоо хууль бус шийдвэр гаргахад нөлөөлөхөөр буюу шийдвэр гаргахад нөлөөлөх албан тушаалаар ажиллаж байсан байдаг. Энэ хоёр компанид бол улсын их хурлын гишүүн бол хувьцаа эзэмшдэг бол тогтоогдоогүй юм. Мөн баялагын хувь төмөн хишигтэн компанид улсын хурлын гишүүн Баттулга хувь эзэмшдэг болох нь тогтоогдоогүй гэлээ. Одоогоор хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байгаа тул үүнээс илүү мэдээлэл өгөх боломжгүй байна. Үүнээс гадна цагдаагийн байгууллага шалгалтын ажиллагаа явуулахдаа яагаад тусгай албаныхныг дайчлан сүр бадруулан нийгэмд газар ахуулга гэх асуудал үүсэж байгаа. Тэгвэл цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвийн дарга Баатар хүүгээ хэлж байгаагаар нэгжлэг хийх явцад нэр бүхий хүмүүс санаатаагаар хөндлөнгөөс саад болж байсан учраас тусгай албаныхныг дайчлахаас аргагүй төрсөн гэж мэдээллээ. Энэний эхлээд бол цагдаагийн ажилтнууд тухайн байранд нэвтрэн орж тухайн нэгжлийн үйл ажиллагааг саадгүй явуулах тухай одоо танилцуулж албан ёсны прокурорын зөвшөөрлөөр танилцуулсан гэвч харамсалтай нь тухайн одоо байгууллагын удирдлагууд холбогдох хүмүүс бол энэ нэгжлийн үйл ажиллагаа явуулах нөхцлөөр хангаж өгөөгүй учраас энэ одоо байцаан шийдэх ажиллагааг тасралтгүй дөрвөн шуурхай явуулах үүднээс тусгай ажиллагааны газрын аль багш оролцуулсан. За энэ дээр бол одоо нэр бүхий энэ саад их энэ одоо хуурамч мэдээлэл тараасан нэр бүхий хүмүүсийг бол Монгол улсын хууль тогтоомын дагуу одоо шалгах ажлыг бол эхлүүлж байгаа. Тусгай ажиллагааны газрын дүрмэнд заагдсан дүрмийн 3-1-2 заагдсан. Цагдаагийн байгууллагын хэрэг үүрдэг мөрдөн байцаах гүйцэтгэх ажлын чиглэлийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх гэдэг энэ дүрмийнхаа хүрээнд үүрэг гүйцэтгэж ажилласан. Цагдаагийн байгууллагын зүгээс анх Баянгол зочид буудалд нэгжлэг хийхээр прокурорын бичгээ үзүүлсэн ингээд байгууллагынхны зүгээс нэгжлэгийн үйл ажиллагаанд саад учруулсан учраас тусгай ажиллагааныхныг дуудахаас аргагүй байдалд үүссэн гэж мэдээллээ. Харин улсын хурлын гишүүн Баттулгын хэвлэлийн төлөөлөгч Цэсэн ийм тайлбар хийлээ. Прокурорын зөвшөөрөл танилцуулаад эсэргүүцсэн учраас бид нар тусгайхныг дуудсан гэж цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ шүү дээ. Гэтэл эдгээр өөрсдөө зөвшөөрлөд танилцуулахаа очихдоо тусгайхныг дагуулад очсон. Тухайн үед нь Баттулга гишүүнч байгаагүй хэн нэг нь ч эсэргүүцээгүй. Түүний хувьд цагдаагийн байгууллагын анх прокурорын зөвшөөрөл үзүүлэхдээ л тусгай ажиллагааныхантай ирсэн хэмээн мэдээлж байгаамаа.